За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Чин Зөр гэдэг Энта компани ахлах хэмж хүүхдийн хэмж байна. За өнөөдөр ханаа томоо дэгдэлтэй энэ үе та бүхэнд ханаа томоноос урьдчилан сэргийлэх хэмжих талаар бяцхан мэдээлэл өгье. Ер нь амьсгалын вирусын цочмог халдвар бол шалтгаан нь бол вирус болон бактери үүсгэнтэй. За тэгээ ер нь орчин үед бол энэ нийт өвчлөлийн 95% нь бол вирусээр үүсгэж байгаа. За цөөхөн хувь нь бактери үүсгэдэг. Тэгэхээр бид нар эмчилгээ болон урьдчилан сэргийлэхдээ бас дараах чиглэлийг бол баримталж хэрэглэх ёстой байна. За вирусын халдварыг үүсгэж байгаа 200 гаруй вирус байдаг. За энэ дотроос та бүхэн бисэд өнгө саялаа 95% нь вирусээр ахнаа. За тэгэхээр жил бүрийн томоогийн дэгдэлт бол үргэлжлэх хугацаа бол нэг удаад 2-оос 6-аас 8-7 хоног байдаг. За жилдээ бол 2-оос 3 удаа дэгдэлтэй өгдөг байна. За энэ тохиолдолд насан турш хүний 10 хүний нэг хүүхдийн 3 хүүхдийн нэг нь байнга өвддөг байна. За инхээр нийт улирлын томоогийн дэгдэлтийн үед бол нийт 75% орчим хувь нь өвчлөсдийн 75% нь хүүхдүүд байдаг. Энэ дотроос бас насралт өндөр тэр нь бол 0-5 насны хүүхдийн насралт маш өндөр байдаг гэдэг олон улсын статистик мэдээ байдаг байна. Тэгэхээр бид амьсгалын замын амьсгалын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд дараах эмчилгээний арга барилыг хэрэглэдэг. Жишээ нь бол өвөрмөц урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ энэ дээр бол өвөрмөц вакцин, өвөрмөц иммуноглобулиныг гаргаж авснараа томуу болон ковидын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт бид нар хэрэгжилж байгаа. Тэгвэл томуу төс өвчлөлийн үед бид нар яах вэ гэхээр жишээ нь бол томуу төс өвчлөө шууд асалтамир гэх томоогийн вирусын эсрэг шууд авч болохгүй. Заалтж байхгүй. Тэгэхээр бид нар вирусын эсрэг өвөрмөц бус үйлдэлтэй бэлтгэлүүдийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. За энэ дээр бол вирусын эсрэг бэлтгэл дээр бол интерферон агуулсан болон интерферон индукторуудыг манай Монголын нөхцөлд хэрэгжилж байгаа. Интерферон агуулсан бэлтгэлд нь бол биферон бэлтгэл, индукторуудад нь бол кагоцел, анаферон, эргоферон, циклоферон гэсэн бэлтгэлүүд ордог. За тэгээд дараачийн эмчилгээний арга бол мэдээж эмчилгээнд өвчлөлийн үед үүсэж байгаа шинж тэмдгийн эмчилгээг бид нар дагуу ямар шинж тэмдэг эмчилгээ гарч иж байгаа түүний дагуу эмчилгээг бид нар эмийн бэлтгэлийг авч сонгож хэрэглэдэг байна. За тэгэхээр амьсгалын цочмог вирусын халдварын судалгаагаар бол ерөнхийдөө хамгийн түрүүлээд хүний биед яг нь вирус орж ирэхэд интерферон гэдэг уураг ялгардаг. Тэр тусмаа интерферон альфа бета гэсэн уургууд ялгардгийг бол судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр бид нар энэ бэлтгэл сонгохдоо интерферон альфа бетаг агуулсан юм уу эсвэл тэдгэрийг өдөөгч бэлтгэлийг шууд авч эмчилгээний ихний үед хэрэглэх юм бол эмчилгээний үр дүн маш өндөр байх нь бол зайлшгүй юм аа. За үүний дотор бидний сонгож хэрэглэх нэг бэлтгэл бол кагоцел индуктор байгаа. За Орос улсын улсын найр медикийн компани энэ бэлтгэл бол манай Монгол оронд орж ирээд бараг 7-8 жил болж байгаа. Эмч болон хэрэглэгч эмийн сангийнхан бүгдээрээ сайн мэддэг. Энэ кагоцел бэлтгэл нь бол интерферон индуктор гэсэн эмийн бүлэгт ордог. За 12 мг-тай ийм бэлтгэл байгаа. За тэгээд кагоцел бэлтгэлийн давуу тал нь бол ерөөсө өргөн хүрээний вирусын эсрэг үйлчлэгээтэй учраас түрүүчийн миний ярьсан ханаа том үүсгдэг 200 гаруй вирусууд бүгдэд нь үйлчлэх бүрэн чадвартай ийм бэлтгэл байна. За тэгээд бусад ажил төстэй индуктороос ер нь кагоцел бэлтгэл юугаар ялгаатай юм бэ гэхээр дараах судалгаагаар харагдаж байгаа. Энэ судалгаагаар бол 3 төрлийн индукторыг авч үзсэн байна. Циклоферон, амиксин, кагоцел. Тэгэхээр эмчилгээний эхний нэг тунг аваад тэгээд цусандаа тухайн эмнүүд маань вирусыг эсрэг чадамжтай интерфероныг хэр удаан барьдсан бэ гэсэн судалгаа байгаа. Энэ дээр циклоферон амиксин 2 бол ер нь 24-48 цагийн дараа хэд ерөнхийдөө эмчилгээний үр дүн интерферонууд нь буусан байхад бол кагоцелийн интерферон барих чадвар нь бол 120 цаг буюу 5 хоног байгаа. Энүүгээрээ бусад индуктороос кагоцелийн эрс ялгарах эмчилгээний үр дүн үзүүлэх нөлөөлөл нь бас давуу чанар эндээ байгаамаа. За тэгэхээр кагоцелийн хэрэглэх заалтыг та бүхэн бүгдээрээ мэднэ. 3-аас дээш насны хүүхэд болон насан туршидчдын ханаа томооны эмчилгээ болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Мөн насан туршидчдын херпес вирусын эмчилгээ нь бас хэрэгжилж болдог давуу чанартай хаа. За судалгаагаар бол та бүхэнд ганцхан судалгааг зөвхөн товчхон хэлэхэд бол урьдчилан сэргийлэхээр 4-7 хоног буюу 1 сар хэрэглээд зогсооход таны хүүхэд болон таныг дахиад 1-4 сар ханаа томооноос
урьдчилан сэргийж хамгаалах дархлааг бий болгодгоороо одоо КГЦЛ маш давуу шинжтэй. Энийг бол судалгаагаар нотлоо гаргацсан байдаг учраас үр дүнтэй батлагдсан байдаг байна. За эмчилгээ болон урьдчилан сэргийлэх схем нь бол маш хялбархан. Жишээ нь сэргийлэх одоо ханы томноос сэргийлэх эмчил урьдчилан сэргийлэх схем бол 3-аас дээш насны хүүхэд болон насан турш гэж ангилна. За 7 хоногт 2 өдөр л байна. Жишээ нь 3-аас дээш насны хүүхэд бол 7 хоногийн 2 өдөр нэг ширхгийг уугаад 5 хоног завсарлаад ингээд энэ 7 хоногийн схемээ хичнээн 7 хоногоор үргэлжлүүлж болно. Доод зах нь 1 сар буюу 4-7 хоног. 4-7 хоног хүүхэд бол 8 хон шахамлаад бүтэн 1 сар урьдчилан сэргийлэх боломжтой. Ингээд цаашлаад мөн хүүхдийн дархлааг ханы томноос тогтоох ийм чадвартай байна. Насан туршид бол 2-оор давхарлаж уугаад 4-7 хоногт нэгсэндээ 16 ширхгийг уухад бол бүтэн 1 сар хамгаалж чадах нэ. За эмчилгээний схем бол бас хэрэглэхэд хэлбэр байгаа. Насыг 3-аас 6, 6-аас дээш насан турш гэж ангилна. За эмчилгээний нийт үргэлжлэх 4 хоног. 4 хоног гэдэг бол ер нь эмчилгээ нь хангалттай богино хугацаа. Дээрэс нь уух хэмжээ нь тоо хэмжээ нь жишээ нь эхний 2 өдөр уух тоо хэмжээ адилхан, сүүлийн 2 өдөр уух тоо хэмжээ адилхан байдаг. За жишээ нь би 3-аас 6 настай хүүхдэд бол эхний 2 өдөр 1-2 удаа. Өглөө орой гээд эхний 2 өдөр 2-4, сүүлийн 2 өдөр 1 ширхэг. Ингээ нийтдээ эмчилгээний нийт том бол 6хан таблет байна. 6хан таблет бол бас хангалттай цөөн тоо шүү. За ингээд 6-аас дээш насныхан бол 10 таблетыг, насан туршсан хүн бол 4 хоногтой 18 таблетыг уугаад эмчилгээний нэг курс болдог ийм аргатай байна. За насан туршийн herpes вирусын эмчилгээнд бол бид түрүү хэлсэн нийтдээ 5 хоног өдөрт 2-оор 3-6 ширхэгээр 5 хоног 30 ширхэг уухад бол нэг курс эмчилгээ болох нэ. За эсрэг заалт мэдээж мэдж явах хэрэгтэй. Эсрэг заалт нь хамгийн гол анхаарах юм бол жирэмсэн болон хөхүүл хүүхдэд хэрэглэхгүй. Тэ мэдээ 3 хүртэлх насныхан гэд хэрэглэхгүй ийм эсрэг заалттай байх нь. За тэгээд давуу талын би товчхон таавхан дахиад дурдъя. КГЦЛ бэлтэмдэн вирусын эсрэг ханы том үүсгдэг бүхий л 200 гаруй вирусын эсрэг өргөн хэмжээний үзүүлж чаддаг. Ялангуяа интерферон миний ярьсан альфа бетатаг бол цусам 5-аас 5 хоног хүртэл барьж чаддаг. За амьсгалаас замын ханы томноос урьдчилан сэргийлэх схемтэй хэрэглэхэд хялбар. Хамгийн сүүлд нь хэлэхэд бол эмчилгээний аль ч үе шатанд бол хэрэглэх бүрэн боломжтой. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр эмчилгээ ханы том өгснөөс 4 дахь юм уу 5 дахь хоногоос КГЦЛ бэлтгэлийг хэрэглэж эхлэхэд бол эмчилгээний үр дүнгээ өгөх бүрэн чадвартай ийм үйлдэлийн батлагдсан ийм бэлтгэл байгаа. За ингээд интерфероны доктор КГЦЛ бэлтгэлийн ерөнхий мэдээллийг та бүхэнд танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.